Сайн байцгаана уу? Шинэ 7 хоногийн мэнд. За өнөөдөр бүгд найрамдах Монгол Ард улсын маршал хорлоогийн Чав болцонгийн талаар мэдээж ярихгүй. За өнөөдөр бүгд найрамдах Монгол Ард улсын маршал Юмжаагийн Цэдэн балын түүх намтрын талаар ярих болно. За тэгээ олон юм нуршаад явах шууд бичлэгэнд орцгоё. Let's go. Цэдэн бал даргыг маш ухаантай хүн байсан гэж бодож байна. Ийм ийм том гүрний дунд тэр залтай байсан учраас ухаантай байсан учраас манай Монгол үндэстэн оршин тогтноод зал гэдэг бол ухаан тий. За энэ Юмжаагийн Цэдэн бал гэдэг хүн бол 1916 оны 9-р сарын 17-нд Өнөөгийн Улс аймгийн Давс цомын нутагт 11 хүүхэдтэй айлын 5 дахь хүүхэд бол мэндэлж байжээ. За Цэдэн балын аав ээж бол 91 малчин хүмүүс байсан. За тэгээ Цэдэн бал маань бол 1925 онд Улс аймагт шинээр байгуулагдсан баг сургуульд эсэж орсон байгаа. За энэ дээр зарим их сурвалжууд дээр болохоор 1925 онд одоо Ховд аймгийн баг сургуульд эсэж орсон гэж бичсэн байт юм байлаа. Гэхдээ яг миний бодлоор бол ингээд тухайн үед бол Монгол улс бүгд найрамдах Монгол Ард улс бол тусгаар тогтнолоо олж аваад удаагүй байсан, зөвлөлтийн хүчтэй нөлөөнд ор байсан, хитрхийг хөгжиж амжаагүй, буйраа хөгжилтэй орон байсан. Тухайн үеийн нөхцөл байдал дээр гэж үзэхэд бол яг тийм 9 настай тийм жоохон хүүхдийг бол аймаг даавуулж ингэж сургана гэж бол миний толгоонд бол буухгүй л байгаа. Тэгэхээр ингээд ер нь Увсын баг сургуульд сурсан юм шиг байгаа. За тэгээд 1929 онд Увс аймгийн баг сургуулийг онц дүнтэйгээр төгсөөд одоо Монголын шилдэг оюутнуудын нэг болж зөвлөлт холбоот улсад дунд сургуулийн боловсрол эзэмших болсон байгаа. За ингээ улмаар 1929 онд зөвлөлт холбоот улс буюу Хаант Орос улсад суралцахаар Орос орныг зорьсон байгаамаа. За ингээ 1929-с 1934 оны хооронд Улаанууд болон одоо Ирхүү хотод суралцаж дунд сургуулийн боловсрол, ерөнхий боловсрол болон Орос хэлийг эзэмшиж авсан байгаа. За харин дунд сургуулаа амжилттай ингэж төгсөөд одоо Ирхүү хотод байрладаг Сибирийн санхүү эдийн засгийн институтад санхүү эдийн засагч мэргэжлэр суралцаж эхэлсэн байгаа. Ингээ 1934-с 1938 оны хооронд Сибирийн санхүү эдийн засгийн институтад санхүү эдийн засагч мэргэжлэр суралцаж төгсөөд 1938 онд эх орондоо буцаж ирсэн байгаа байхгүй юу. За Оросууд суралцж явах хугацаанд нь бол Оросууд бол одоо Цэдэн балгыг бол Володей гэж Орос нэрээр нэрлэж дууддаг байсан байгаа. За 1938 онд эх орондоо эргэж ирснийхээ дараа санхүүгийн техникум буюу одоо санхүүгийн коллежид хичээлийн эрхлэгчээр ажиллаж ажлын гараа нэхэлсэн байгаа. За санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр 1938-аас 39 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж байгаад 39 оны 3 дугаар сард Сангийн яамны орлогч сайдаар сонгогдож байсан байгаа. 23 настай залуу Сангийн яамны орлогч. За 22 настай арайч бас 23-наас өрөөгүүлсэн байгаа. За 22 настай залуу Сангийн яамны орлогч сайдаар сонгогдож байгаа гэхээр бас л тэр хүний тэр их хураасан мэдлэг, тэр их зүйл бол улсад үнэхээр үнэлэгдсэн байгаа байхгүй юу? Тэр хүн бол үнэхээр ямар хэмжээний мэдлэгтэй байсан зүгээр ингээл түүх намтраас нь харагдаж байгаа шүү дээ. За тэгээ мэдээж 1939 онд Сангийн яамны орлогч сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг одоо хавсран гүйцэтгэж байсан байгаамаа. За ингээд 1940 онд Монгол Ардын хувьсгалт намын 10 дугаар их хурлаар Монгол Ардын хувьсгалт намын төв орооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу Монгол Ардын хувьсгалт намын даргаар сонгогдсон байгаа. За ингээд 1940 оноос 1984 оны хооронд нийт 44 жилийн хугацаанд Монгол төрд ажиллаж Монгол улсыг хөгжүүлэх өчнөн үйл явдлуудыг хийж одоо ард иргэдийн маш олон шүүмж дагуулсан зүйлсийг ч гэсэн дагуулж явсан ийм хүн байгаамаа. За ингээ улмаар 1984 оноос он хүртэл ингээ 44 жилийн хугацаанд тасралтгүй ажиллахдаа 1945-аас 1952 онд бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдын орлогч бөгөөд улсын төлөвлөгөөний хорооны даргаар ажиллаж байсан гэж байгаа юм. 45-аас 52 оны хооронд ингээ 7 жилийн хугацаанд ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан байна. За мөн 1952-аас 1974 оны хугацаанд бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд мөн бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн даргын албыг бас ашиж байсан байна. За тэгээ 1974 оноос 1984 оны хооронд бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгч дарга буюу бүгд найрамдах Монгол Ард улсын тэргүүн хэмээх албан тушаалыг хашиж байжээ. За Юмжаагийн Цэдэн бал улс төрийн амьдралд орж эхлэх үед нь Монгол улсын эдийн засаг аж үйлдвэрийн хувьд харьцангуй хөгжил багтаа буйраа хөгжилтэй орн байсан байгаа. За тухайн үед Монгол улс зөвлөлт холбоот улсын нөлөө
дэмжлэгтэйгээр социалист хөгжлийн замыг сонгон нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтүүдийг эхлүүлж байсан байнамаа. За Тэдэн балын удирдсан жилүүдэд аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарчээ гэж байгаа. Одоо би энэ өөрийнхөө бэлдсэн ямиг хараад яриад байгаа шүү, guys. За тэгээ мөн ард иргэдийн бичиг үсэгт сургах, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг өргөжүүлэх бодлого хэрэгжүүлж байна. За энэ хугацаанд зөвлөлт холбоот улс болон бусад социалист орнуудаа ихтэй болон тусгай дунд сургуулиудад олон мянган Монгол залуус одоо явж суралцаж эх орондоо эргэж ирж инженер, эмч, багш одоо эрдэмтэн гэх мэт мэрэгжилтнүүд болсон байгаа юм. За мөн энэ үед Монголын аж үйлдвэрийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгсэн дархан Эрдэнэт зэрэг шинэ хотууд бүтээн байгуулалтаар босож эдгээр нь улсын эдийн засаг үйлдвэрийн томоохон төвүүдийн цэг болон хөгжиж эхэлсэн байгаа юм. За гэсэн хэдий ч эдгээр өөрчлөлт бүтээн байгуулалтууд нь одоо зөвлөлт холбоот улсын хүчтэй нөлөө тусламжтайгаар хэрэгжиж байгаа шүү дээ. Гэхдээ зөвлөлт холбоот улсын хүчтэй нөлөө тусламжтайгаар хэрэгжиж байгаа ч гэсэн энэ бүхэн Монгол хүмүүсийн хөдөлмөр хүч бүтээлээр болсон юм шүү. За тэгээд Юмжаагийн Тэдэн балын удирдсан жилүүдэд Монгол улс олон улсын тавцанд байр суурь бэхжүүлэхэд ихээхэн ахиц гаргасан байнамаа. За түүний оролцоо тухайн үед төр засгийн хүчин чармаалтын үр дүнд бүгд найрамдах Монгол ард улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагт албан ёсоор ээлсэж тусгаар тогтнолоо дэлхийд дахинд зарлж байгаа юм. За ингээд мөн Тэдэн балын үед Монгол улс дэлхийн 130 гаруй оронтой дипломат харилцаа тогтоож 60 гаруй улстай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлсэн байгаад байгаамаа. За 1960-ад оноос 1980-ад оны хооронд зөвлөлт холбоот улс болон социалист орнуудын дэмжлэгтэйгээр Монголын нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарууд эрчимтэй хөгжиж улс орны үйлдвэржилт, хот байгуулалт шин шатанд гарсан гэж байгаа юм. За тэгэхээр ер нь бол Тэдэн бал дарга маань Монголын одоо ингээ удирдлагын хугацаанд ер нь бол зөвлөлт холбоот улсыг бол маш их ашиглаж исэн байгаа байхгүй юу. Зөвхөн миний яг ингэж харж байгаагаар бол одоо зөвлөлт холбоот улсыг ашиглаж одоо ингэж маш залтайгаар одоо халах голын дайнд зөвлөлт холбоот улс тусалсан байдаг бүгдийн одоо тулаан байдгийн бүгдийн тулаан Шинжааны одоо баруун Хов наймгийн үед зүмэн нутагт болсон тэр байдаг бүгдийн тулаан молон гэх тулаануудад ер нь Оросын цэргийн хүч бас тусалсан гэдэг нь шүү дээ. Тэгэхээр Юмжид Тэдэн бал дарга зөвлөлт холбоот улсын цэргийн хүч болон одоо эзэн засгийн хүчийг Монгол руу маш их татчихсан байгаа байхгүй юу. Гэхдээ яг зүгээр яг тэгж татж байгаагүй. Гэхдээ яг ингээ эдийн засгийн одоо түүхэн эдийг бол зөвлөлт холбоот улс руу гаргаад хариуд нь тэгж тусламжуудыг одоо ингэж татаж авч ийсэн байгаа юм. За ингээ 1960-ад оноос 1980-ад оны хооронд зөвлөлт холбоот улс болон бусад социалист орнуудын дэмжлэгтэйгээр Монголын нийгэм, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарууд эрчимтэй хөгжиж улс орны үйлдвэржилт, хот байгуулалт шин шатанд гарсан юм гэж байна. За 1964 онд зөвлөлт холбоот улсын удирдагчаар Леонид Брежнев сонгогдсны дараа Монгол зөвлөлтийн харилцаа улам гүнзгийрээд эдийн засаг одоо техникийн тусламжийн хэмжээ нэмэгдэж эхэлсэн байгаа байхгүй юу. За энэ тухайн үеийн зөвлөлтийн гадаад бодлоготойч нийцж исэн байгаа юм. За тэгээ 1966 онд Брежнев анх удаа бүгд найрамдах Монгол ард улсад айлчилж ирсэн байгаа юм. За хоёр улсын харилцаа түүхэн чухал үйл явдал болсон байгаамаа энэ. За энэ хоёр Монгол зөвлөлтийн хооронд хамтын ажиллагааны гэрээг шинэ нөхцөл байдалд нийцүүлэн шинжилж, найрамдал, харилцан тусалцах харилцааг улам бэхжүүлжээ гэж байгаа юм. За тэгээд тухайн үед зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Хятад ард улсын харилцаа хурцтмал болж исэн гэж байгаа. Тэгэхээр Хятад зөвлөлт холбоот улс жоохон юм маргаантай харьцаатай байсан юм шиг байгаа. За тэгээд хурцтмал болж байсан учраас хоёр тал аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдлаа хамгаалахын төлөө хамтран ажиллах тухай баримт бичигт гарын өсөг зурсан байгаа. За тэгээд энэхүү айлчлал нь Монгол зөвлөлтийн улс тойр цэрэг эдийн засгийн хамтын ажиллагааг шин шатанд гаргасан чухал үйл явдал гэж түүхчид үздэг. За 1960-ад оны дунд үеэс зөвлөлт холбоот улс бүгд найрамдах Хятад ард улсын харилцаа хурцтмал болж бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн байна. За 1966 оны зөвлөлт Монголын найрамдал харилцан тусалцах гэрээний дараа зөвлөлтийн цэргийн хүчийг Монголд байрлуулах ажиллагаа эрчимжиж 1970-ад он гэхэд Монголын нутагт олон тооны зөвлөлтийн цэрэг янг
нэгтгэн байрлаж өгч байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол ингээд Цэдэн бол дарга бол зөвлөлтөө маш ингэж ойрхон байсан. Цэдэн бол дарга ихнэр нь орс хүн байсан шүү дээ одоо. Анастаси Пилатова гэлөө. Анастаси Пилатова хаа тий. Энд дэр би бичсэн дагалдаг шаханд орс хүн байсан шүү дээ. Тэгэл ер нь бол Цэдэн бол дарга бол ер нь зөвлөлт холбоод улсаас маш их ингэж тусламж болцоог авч ер нь зөвлөлт холбоод улсыг маш ингэж чадварлагаар ашиглаж байсан байгаа байхгүй юу? Гэж би зүгээр бодоод байгаа юм. За тэгээд зарим судалгаанд бол ерөөсөө энэ тоон цэргийн хүч өрн 100 мянган орчим цэргийн хүч хүртэл орж ирж ирсэн гэж зарим судалгаанд ер нь бичсэн байдсан байлээ. За тэгээд Монголын удирдлага тухайн үеийн олон улсын нөхцөл байдал ялангуяа зөвлөлт хятадын харилцааны хурцтмал байдлыг харгалзан үзээд зөвлөлтийн цэргийн оролцоог улсын аюулгүй байдлын нэг баталгаа гэж үзэж байсан байна. За 1979 онд Хятад Вьетнамын хооронд дайн гарсан. 79 онд Хятад Вьетнамын хооронд дайн гараад энийг жоохон нууцлж ирсэн юм байлаа. Дайн гарсан нь бүс нутгийн нөхцөл байдлыг улам эмзэг болгосон бөгөөд энэ үед Монгол дахь зөвлөлтийн цэргийн хүчийг аюулгүй байдлын чухал хүчин зүйл гэж үзэж байжээ гэж байгаа юм. За гэхдээ тухайн үед энэ асуудал олон нийтэд ил тод яригдаагүй тодорхой хэмжээнд улсын нууцын хүрээнд хадгалагдаж байсан юм аа. Хэмжээгийн Цэдэн балын удирдсан жилүүдэд Монгол улсад томоохон бүтээн байгуулалт үйлдвэрлэлтийн ажлууд эрчимтэй өрнөсөн юм. За энэ хугацаанд Улаанбаатар хот өргөжиж одоо олон орон суус шинэ хорооллууд байгуулагдсан байгаа. За мөн тэгээд цаашлаад дархан Эрдэнэт одоо юу гэдэг те чой болсон Багнуур зэрэг хотуудад үйлдвэр уурхайн томоохон төслүүд хэрэгжиж улс орны аж үйлдвэрийн хөгжил шин шатанд гарч эхэлсэн байгаа. За тэгээд түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрийн наривчилсан газрын зургууд гарч эхэлсэн одоо ард иргэдийг бичиг үсэгтэн болгосон нүүрс, барилгын материал одоо өнгөт металлуудыг газрын ховор элементүүдийн шинэ орд газруудыг нээж илрүүлсэн ажлууд эрчимжиж байжээ. За эдгээр бүтээн байгуулалтанд тухайн үеийн төрийн бодлого, зөвлөлт холбоот улсын техник, эдийн засгийн тусламжтай болон олон мянган монгол иргэдийн хөдөлмөрийн үр дүнд хэрэгжсэн байгаа юм а гэж байгаа юм. За Цэдэн балын удирдсан 44 жилийн хугацаанд Монгол улсад олон шүүмжил дагуулсан асуудлууд байдгаа гэж байна. За түүний хамгийн маргаантай бодлогын нэг нь зөвлөлт холбоот улстай хэтэрхий ойр харилцаа тогтоож исэн гэж хүмүүс шүүмжилж байсан байгаа. За зарим үед Монголыг зөвлөлт холбоот улстай илүү нягт нэгтгэх санааг дэмжиж байсан явдал юм гэж байгаа. За мөн улс төрийн өрсөлдөгч болох Дашин, Дамб, Дармын төмөр очир, цогточрын лоохуз гэдэг зэрэг хүмүүсийг одоо улс төрийн тавцангаас шахан зайлуулсан нь ер нь тухайн үедээ бол маш их шүүмжийг дагуулж ирсэн юм билээ. Эдгээр хүмүүсийг ер нь улс төрийн тавцнаас ингэж шахад зайлуулж одоо тэр нь ингэж маш их шүүмжлэлийг дагуулж байсан байна. За тэгээ 1950-ад оны сүүлээр Монгол зөвлөлтийн хөлийн асуудлаар зарим газар нутгийн маргаан гарч байсан бөгөөд энэ талаар ер нь өнөөдрийн хүртэл бас л өөр байр суурьтай өөр судалгаанууд дээр өөр л байд юм байлээ. За социализмын жилүүдэд Монголын ашигт малтмал түүхий эдэг зөвлөлтөд нийлүүлж байсны хариуд үйлдвэр, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэндийн томоохон хөрөнгө оруулалт тусламжуудыг авч чадсан байгаамаа. Тэний хэлээд байгаа бараг л үнэн л байгаа байхгүй. Цэдэн балга бол маш залтайгаар зөвлөлтийг ашиглаж ирсэн байгаа байхгүй. За тэгээ мөн нэмэгдүүлэх хөдөлгөөний үеэр олон малчин мал сүргээ нэмэгдүүлэх солиорж нэгдэлжүүлэх хөдөлгөөний үеэр олон малчин мал сүргээ нэгдэхэд хүрсэн нь одоо тэгээд яг тухайн үеийн дэр зарим малчтын ер нь амжиргаанд бол амар асуудалтай байсан байгаа. Гэхдээ энэ нөгөө талаараа нөгөө үйлдвэржилт, хотжилт одоо ажилчин ангийг бүрдүүлэхэд маш их нөлөөлсөн, маш их хэрэгтэй байсан байгаа байхгүй. За түүнчлэн Цэдэн балын үед олон мянган монгол залуус зөвлөлт холбоот улс болон бусад социалист юм байна сая ярьсан юм биш. За Цэдэн балын түүхэн дүрийг ингээд ер нь Цэдэн балын түүхэн дүрийг зөвхөн тэгэл эерэг бас сөргөөр үнэлэхээсээ илүүтэйгээр бол би зүгээр ололт амжилт алдаатаа ингээд хамтдагж үзсэн зөв байхаа л гэж бодож байна. За 1984 оны 8 дугаар сард Цэдэн балыг ер нь эрүүл мэндийн шалтгаанаас болоод ажлаас нь чөлөөлж байгаа юм. За оронд нь Монгол Ардын хувьсгалт намын Төвөр оны ерөнхий нарийн бичгийн дараагаар Жамбын Батмөнх гэдэг хүн сонгогдож байж. За ингээд ер нь Цэдэн бол албан тушаалаас чөлөөлөгдөөд зөвлөлт холбоот улсыг зорин Москва хотод амьдарч байсан байна. За тэгээд эх орн руугаа явах ер нь хэд хэдэн хүсэлтүүд явуулж исэн гэж баримтууд дээр тэмдэглэгдсэн байт юм байлаа. Тэгвэл тэр хүсэлтүүд нь амжилтгүй болсон гэдгийг байлаа.
За тэгээд дээрээр 1991 онд бүгд найрамдах 91 онд Зөвлөлт Улбод улсын Москва хотод нас барснаар шарилыг нь Улаанбаатар хотод авч ирээд Алтан өлгийн оршуулгын газар нутаглуулсан байна. За оршуулах ёслол түүний гэргийн Анастасия Пилатова гэж байна. Анастасия Пилатова Москвагаас ирж оролцсон байна. За өнөөдөр Улаанбаатар тэгээд ер нь өнөөдөр Улаанбаатар, Улаангом хот, Улаан Увс аймгийн одоо Давс сум гэл ер нь Цэдэн болгоон хөшөө дурсгал байдаг газрууд бол зөндөө байгаа шүү дээ. За тэгээ мөн 2016 онд засгийн газрын шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийг Цэдэн болгооны нэрмжит болгож болгосон байгаа. За Юмжаагийн Цэдэн болно гэр бүлийн хувьд гэх юм бол за Зөвлөлт Улбод улсын Анастасия Пилатова гэр бүл байсан бөгөөд Москва хотод амьдардаг байсан. Тэгээ дундаас нь хүүхдүүд төрсөн. Хүүхдүүд гэр бүлийнх нь яг мэдээлэл нь одоог болтол ингэж тодорхой байдаг юм байлаа. Гэхдээ Цэдэн болын зориг гэж хүн тэгээд бас нэг юм Орс хүү байсан. Нэр нь юу лээ? За нэр нь марчжээ. За тэгээд Цэдэн болын зориг гэж нэрлэгддэг хүү байсан бөгөөд Москва хотод өсөж боловсрал эзэмшсэн байгаад байгаа. За Цэдэн болын гэр бүлийн амьдралын тухайд их хвчлэн ерөн Зөвлөлт Улбод улсад амьдарч байсан тухайн үеийн баримтууд төр байдаг гэж байгаа. За тэгээд ер нь өнөөдрийг тухайн үеийн баримтууд төр байдаг ч гэсэн өнөөдрийг хүртэл бүрэн мөр болоогүй судлаачдын дунд ингээд зөрүүтэй маргаантай байсаар л явж байгаа юм байлаа. За тэгээ Юмжаагийн Цэдэн бол социализмын үеийн Монгол улсын хамгийн өндөр шагналуудыг хүртсэн хүн байгаад байгаа. За ямар шагналууд хүртсэн бэ гэхээр Бүгд найрамдах Монгол Ард улсаас авсан шагналууд, Бүгд найрамдах Монгол Ард улсын маршал цол, Бүгд найрамдах Монгол Ард улсын хөдөлмөрийн баатар, Бүгд найрамдах Монгол Ард улсын баатар, Сүгбаатарын одон, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гэж ийм 5 шагналыг Бүгд найрамдах Монгол Ард улсаас авч байж. За гадаад орнуудаас социалист орнуудаас авч байсан шагналууд гэж байгаа юм. За Ленины одон, Октябрийн хувьсгалын одон, Карл Марксийн одон, за тэгээд найрамдлын одон, төрийн дээд шагналуудыг ингээд авч байжээ. За Юмжаагийн Цэдэн бол гэдэг хүн ер нь ийм төвхтэй хүн байгаад байгаа юм. За тэгээд өнөөдрийн бичлэг маань энэ хүрээд өндөрлж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарахаа бити мартаарай, subscribe дарж хонхоо идэвхжүүлээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.